Сайн байцгаана уу? Та бүхэнд Posh Wax-ын салоноос хөтлийн явуулдаг подкастны маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн маань зочноор Баян хонгорын маань Урнаа маань оролцож байна. За ингээ урнаадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд урилгыг хүлээн аваад подкастын маань оролцохоор зорин ирсэн, цаг гаргаад ирсэн. Явдалд маш их баярлалаа. Зөндөө л бас олон гуйлаа те хоёулынхын цаг нэг л тохирж өгөхгүй байгаа гэсэн. Тэгээ өнөөдөр яг энэ сайхан өдөр бид хоёр учрах ёстой байсан юм байна. За тэгээд энэ подкастныхаа бас одоо онцлогоор бол хөдөө орон нутагт бас бизнес үйл ажиллагаа хэрхэн амжилттай явуулах боломжтой байдаг. Тэгээд энийг гоё одоо гоё нутагшуулж чадж байгаа урнаадаа. Тэгээ урнаагийнхаа бас үүх түүхийг сонсож бусдад бас нөлөө болоход нь тус болоосай гэдэг үгнээс энэ подкастыг гоё эхлүүлж байгаа юм шүү. За урнааг би бол эхлээд би өөрийнхөө зүгээс нэг танилцуулъя. Урнаа ер нь бол миний бас хамгийн анхны уулзж байсан хүмүүсүүдийн маань нэг байгаа. Тэгээд урнааг бол тодорхойлох юм бол ер нь хийж байгаа үйл ажиллагаанд айгүй гоё тууштай үнэнч хэр баргийн бас тэгээд даваанд бүдэрч унаад байдаг эмхтэй биш. Ер нь яасан ч гэсэн асуудал гарч ирэхэд түүнтэй бас тулж гарах их гоё тийм чин зориг хүсэл эрмэлзэлтэй юм эмхтэй байгаа. Тэгээ олонч бас хийжсэн үйл ажиллагаанаас нь би айгүй гоё юм амжилтыг хардаг. Тэгээд хийж байгаа бизнесийнх нь бас цар хүрээ одоо жилээс жил их тусан гоё өргөжин дэвшиж байна. За тэгээ одоо манай үзэгч олонд өөрийгөө гоё танилцуулаад өөрийнхөө бас ихэлсэн боссон түүхийг гоё ярьж өгөөрэй. За сайн байцгаана уу? Намайг Бямдарч авахта Уран Чимэг гэдэг Баян хонгорын аймагт анх гоё эмэгтэйчүүдийн төвийг үүсгэн байгуулад одоо 4 жил үйл ажиллагаагаа тогтвортой амжилттай явуулсан байна. Би бодроо хшаараа 2014 оноос өөрөө wax хийлгдэг байсан. 14 тийм эрт үү? Штэ. Бөөх. Тэгээд 14 онд энд бүр нөгөө нэг үсгэлэн төр торгоол. Тийм ер нь бол 14 оноор санаж байна. Тийм үү? Яг энэ байранд уу? Энэ байранд. Тэгвэл тийм 14 онд төрсэн байсан. 14 оноос шүүрэ wax хийлгдэг. Тэгвэл тийм уртудаа түүх онцлог түүх холбоо байсан биш. Хөдөө орон нутгаас ер нь бол хотод ирэхээрээ л өөрөө wax айлгдаг үйлчлэгээ авдаг байсан. Тэгээд 2022 онд 21 онд одоо энэ гоё эмэгтэйчүүдийн төв үүсгэн байгуулад би ч өөрөө банкны эдийн засгч мэргэжилтэй. Тэгээд 18 онд декрет аваад тэгээд ерөөхдөө гоо сайхны одоо дотоод гоо сайхны далд гоо сайхны. Тийм далд гоо сайхан руу ер нь бол төрөнг орсон. 2022 онд нөгөө Phoenix Liberty гэдэг нөгөө арц гэролын булчин, өтрээний булчин чангалах аппаратыг анх wax, like-ны wax-тай хослуулад Баян хонгорын аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ерөөхдөө нөгөө гол зорилго нь ер нь бол нөгөө эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан гоё сайхан байлгах. Тэрийг одоо wax-тай хослуулж одоо оруулсан. Одоо нэг нь гоё дотоод гоо сайхан болгож байгаа юм чинь wax ч өөрөө өөрт гоё мэдрэмж болоод нөхөрт ч гэсэн гоё мэдрэмж. Дотоод гоо сайхан гэхэлэр одоо яг юу гэсэн үг? Phoenix Liberty аппарат ч юм болохоор нэг арц гэролын булчин нөхөн сэргийх физик эмчилгээний аппарат. Энэ нь болохоор нэг өтрээний булчин чангалах одоо нөгөө шээс задгаар цагаамах хэрэгэх энэ асуудлыг ер нь бол хамгийн эрүүлэр те эрсдэлгүйгээр шийдэж өгдөг. Одоо хүмүүс нөгөө гадаад гоо сайхан л гэдэг. Ерөөсө дотоод гоо сайханд анхаардгүй. Энэ дотоод гоо сайхан чинь эмэгтэйн одоо хүний өөртөө итгэлийн одоо цөм гэхэд болно. Тэгээд хосын харилцаагаа ч гэсэндээ услах бас чухал штэ. Тийм штэ. Тэлгүй юм дээ. Тэгэнгүүт олон төрлийн эмэгтэйчүүд чинь бас түгээмэл төгөлдөг асуудлуудын нэг. Тийм. Тэгэнгүүт нөгөө wax би өөрөө Улаанбаатарт ирж хийлгдэг байсан болохоор яагаад энэ одоо ийм гоё үйлчлэгийг Баян хонгорын аймгийнхаа бүсгүүчүүдэд ойртуулж болохгүй гэж бодоод анх одоо өтрээний булчин чангалах аппараттайгаа wax-ыг хослуулж хийж эхэлсэн. Кегел дасгалын багшийн сургалт. Тэгээд нөгөө аппарат нөгөө дадлага энэ төр хийжтэй нөгөө ласантай имлэг дээр тийм штэ. Тэгээд тэрнийхээ хажуугаар wax-ны болроо өгч дээрээ. Хоёр болроо өгчтэй. Тийм үү. Тийм манай болроо дээжгүүлтэй.
Зөө. Ваксны болроо шүү. Одоо ингэж ярингууд чинь буцаад тэр үе рүүгээ юу яж очиж штэ. Яг чамаа гэд наашаа цаашаа яваал нэг хавраад аваал тий ингэж тэгж гэл Тэгэнгүүтээ яг нөгөө эмэгтэй хүн болгоны нөгөө бас нөгөө эмзэглэж авдаг асуудал гэсэн үг. Тэгээ нөгөө эмэгтэйчүүд чи ер нь богино хугацаанд гоё сайхан болчих зорилготой ер нь нөгөө гадаад ч бай дотоод ч бай тий. Одоо нөгөө оёо гэл одоо гоо сайхан дээр болохоор нөгөө тарилга лазер гэл явчихдаг штэ. Тэгээ нөгөө эрүүл аргыг сонгоход ер нь бол маш чухал. Одоо болохоор чинь одоо энэ үйл ажиллагаа чинь яг үргэлжлээ явж байгаа тий. Тийм энэ дотоод гоо сайхан яг уу дагнаа одоо нөхөн сэргийн хэмжлэгийн хавраад тэгэнгүүт кегэл тасгал заагаад вакс аягээд явдаг байсан. Тэгэнгүүт одоо нөгөө анх эхэлж байгаа бизнес ч бас нөгөө оршин тогтнох чухал маш чухал болохоор одоо за нөгөө дотоод гоо сайхан дээр ер нь эмэгтэйчүүдийг анхаардаггүй тухайн үед одоо нөгөө мэдхгүй байлаа. Тэгэнгүүт за би бас одоо дотоод гоо сайхныхаа энийг одоо цааш нь тууштай авч явахын тулд гадаад гоо сайхан руу бас орох ёстой байна. Тэгээд гадаад гоо сайхан дээр болохоор одоо Хуаша Гринфилдийг сонгосон. Тэгээд ер нь бол дотоод болон гадаад гоо сайхныг хамгийн эрүүлэр гой сайхан айлгах чин хүсэл зорилготой үүнийхээ хүрээнд ингээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж байна. Одоо тэгвэл таад чинь Гуаша хийж байгаа юм байна, Greenpeace хийж байгаа юм байна, Wax хийж байгаа юм байна, Phoenix хийж байгаа юм байна. Кегэл тасгалаа зааж байна. Кегэл тасгалаа зааж байгаа юм байна. Одоо нөгөө савн алжаал тайлах хэсэгтэй болж байгаа. Оо за тун утахгүй. Нэгдэг нээлттэй. Бас баригт болж байгаа шүү тий. Ерөөхдөө нөгөө эмэгтэйчүүд манайх ч нөгөө их гоё эмэгтэйчүүдийн тагнаа явцсан. Тэгээд яг нөгөө эмэгтэйчүүдийн алжаалыг тайлах, тэгээд дотоод гоо сайханд эрүүлэр гоё сайхан болгох тийм зорилготой. Гоё хүрээнд гоё эмэгтэйчүүдэд зориулсан юм үйл ажиллагаа явуулна гэдэг чинь бас амар гоё. Би бараг л подкаст болгон дээр л ярьд юм дөө. Гоо сайхны үйлчилгээ чинь өөрөө нөгөө одоо бид нар лам биш болохоос биш тодорхой хэмжээ нөгөө хүн дээр гоё засал хийгдэж ингэж тэр хүнийг одоо тэр ном хурахгүй байсан ч гэсэн тэр хүний энергийг өөрчилж чадах өвдөс авиас бидний гарт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хүнийг эго гоё өөрчилж чадах бүрэн боломжтой үйлчилгээ. Тэгээд лам бол ном уншаад гоё засал хийдэг бол гоо сайханч нар бол сэтгэл санаа за тэгээ мэдээж харагдах байлгаа үзүүлээд одоо чиний хэлдгээр нөгөө дотор болон гадаад одоо гоо сайхныг гоё болгож чадчихна гэдэг чинь айгүй их эрэг зүйл хийж байгаа байхгүй. Тэгээд би бол айгүй буянтай ажил гэж хардаг. Тэгээд бас тэгж боддоо шүү дээ. Амар буянтай. Тэгээд яг энэний бас үр шимээ ирж байна. Одоо танаа дээр бол одоо жишээлбэл маш богино хугацаанд бол айгүй гоё нэмэгдэж шүү дээ. Тэгээ би бол сүүлд бол юу харсан гэхлээр айгүй томорцсон байсан тий. Айгүй олон өрөөнөд оролцсон амар зүгжүүлсэн. Тэгээ тэр бичлэгийг хараад бас айгүй гоё бүр очиж идмээр санагдлаа. Боломж байсан бол нээлтэн дээр ч бас очичмаар санагдсан. Одоо ер нь яг ваксны үйлчилгээ яаж вэ? Баян хонгорд ер нь хэр түгээмэл хийгддэг үйлчилгээ юм. Ер нь гоо сайхны одоо танаа саналганы одоо үйл ажиллагаагаар ингэж харах юм бол тий өдөр орон нутагт амжилттай явах боломж хэр ер нь бол үнэхээр юм бол одоо бол 22 оныг бодоход бол харьцангуй ерөн зүгээр нөгөө хүмүүсийн гоо сайхан хэрэгцээ болсон. Тийм. Одоо нөгөө хүмүүс жоо би ер нь одоо баг нөгөө анх нэгтэл нөгөө эмэгтэйчүүдэд жоохон октод ч орж ирнэ шүү дээ. Одоо нөгөө өсвөр насны дөнгөж одоо гэр бүл зохиож байгаа хасуу нөгөө октод ирдэг. Тэгэнгүүт би ер нь эмэгтэйчүүдийн төв болохоор ер нь эмэгтэй хүмүүстэй ер нь айгүй зөвлөгөөх хийх хичээдэг. Одоо нөгөө вакс хийх гээл ороод ирэнгүүт нь одоо өмнө хийлгэж хэсгийг асуун. Ер нь хүмүүс айгүй жоохон айцтай орж ирдэг. Тэгэнгүүт ваксын дээр үү? Ер нь бол айцтай орж ирдэг шүү дээ. Нөгөө өвдөн гээл. Харин нөгөө бикини ваксын дээр. Тийм. Одоо яг нөгөө гар хөл нүүр суг муган дээр бол асуудалгүй шүү дээ. Тийм. Бикини вакс. Ер нь бол баг дийлэнх нь бас бикини шүү. Тэгээд яаж ямар зөвлөгөө өгч байна? Тийм. Ер нь бол тэгээд одоо тухайн үеэ бодвол хамаагүй ер нь ингээд нөгөө байнгын үйлчлүүлэгч нартай болсон байна. Ирсэн хүмүүс заавал ирдэг болсон байна.
Тэгээ ваксны соёл, кегel дасгалын соёлыг одоо нотгшуулаад явж байна. Энэ яг ялцч би одоо яг тэр нөө Феникс, кегel дасгал нь вакстай ялцч холбож болохыг үйлчлэхэд юм бэлээ л дээ. Би нэг олон юм дээрээс харсан. Тэгээ одоо нөгөө нэг гадны ямиг бас ингээд судлаад лангууд нөгөө белли терапи ч юм уу те яг ингээд вакс хийнгүүт чинь цусны эргэлт чинь яг одоо энгийн үеийнхээс илүү өндөр түвшинд явагдаад ингээд хөдлөөд ирэнгүүт ямар нэгэн физик хэмчилгээ ч юм уу те эсвэл дасгал хөдөлгөөн за эсвэл за нөгөө after care бо нөгөө бүтээгдэхүүн энэ төр хэрэглэнгүүт үнийг хүлээж авах чадвар шал өөр байд юм. Тэгэхээр одоо нөгөө би бол одоо гэж одоо яг чи бол нэг айгүй тийм эртнээс юмыг олон харсан байсан байгаа байхгүй. Яг энэ цаг үе дээр яг энэнтэй хослуулж хийх юм бол энэ айгүй гоё үйлчлэгээ гар тийм илүү үр дүнтэй байдаг юм байна гэдгийг бас харсан байгаа даа. Тэгээ одоо бол энийг бол айгүй олон гоо сайхан сонирхож байгаа. Тэгээ харж байгаа хүмүүсүүд айгүй байгаа. Нэрэл энэ ингээ хоорондоо хоршиж болдог үйлчлэгээ юм болов уу, юм болов. Тэгэнгүүт үр дүн өшөө яг ямар хугацаанд хэдийн хугацаанд явагд. Бараг миний бол бодсноор бол энэ үйлчлэгээнд хоорондоо хоршоод ирэх юм бол харьцангуйч бүр илүү өндөр түвшинд хүлээж авах боломж бүрдээд байгаа юм шиг санагдсан. Тэгээ тэрийг бол зүгээр яг нэг би яг ваксныг бол нөгөө юун дээр гэхэлэр нүрийн ваксын дээр харсан байхгүй. Нүрийн вакс хийчээд нөгөө дараах арьсарчлаа хийж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө анх орж ирсэн нүр чинь бараг бүр эдгэрээ гараа явж байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд яг ийм зүйл байдгаа гэхэлэр нөгөө хүнд ярихаар нэг тийм төсөөлөгдөхгүй ойлгохдохгүй эсвэл нэг тийм үлгэрийн худлаа яриад байгаа юм шиг боловч яг бодит байдал дээр тэгдэг. Хүний цусны эргэлт яг усны уутансар чинь яг цаанаас судснаас тасарч гарч ирж авагдаж байгаа болохоор бодис солилцоо арай өөр төвшөнд явагддаг. Тэгээ би танахыг бас яг сонирхол юм л да нөгөө нэг шрамиктэй хамтардаг шүү дээ. Тэгээ энэ бол бас айгүй гоё танахыг тодорхойлох айгүй тийм гоё зүйл үнэлэх одоо нэг од өгөх юм бол те од өгөх юм бол бүр те 5 од өгчхөр хэмжээний үнэлэх тийм айгүй гоё зүйл болчихж байгаа хгүй. Ягаад бол бас Монголд бас яг энэ одоо эдний үйл ажиллагаа чинь бас айгүй олон гоо сайханд тий эрүүл аюулгүй тэгээд арьсыг бас гоо шинжлэх бүрэн боломжтой гэдгийг бас нотоод харуулсан юм бизнес үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Тэгээд ингээд танах энийг хийдэг ингээд ер нь ингээд харахаар урнаа өнөөдөр бас айгүй тийм ер нь тийм харахад л бизнес нөр нэг тийм чанар өнөртэй байгаа байхгүй. Би ер нь чанар ихээр эрхэмлдэг юм. Анх нөгөө аппараттаа лайкник болов. Лайкн бол одоо би яг 4 жил хэрэглэсэн байна. Ихэд одоо үнэхээр миний бодлоор бол Монгол улсад лайкник үзэх вакс байхгүй. Нүр улаалахгүй тий. Одоо 4 жил вакс хийхэд одоо надад одоо хүмүүс нөгөө тэгж ярьдаг шүү дээ. Фейлдчихсэн гэл тий. Надад фейлдсэн нэг ч тохиолдол байдаггүй. Нэг ирсэн үйлчлүүлэгч маань заавал ирдэг. Тэр нь бүр нэг тийм одоо үнэхээр чанарын хувьд бол би үнэхээр бардам өөрөө хийж байгаа үйлчлэгийн дээр үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Зөв. Үнэхээр чанартай. Тийм. Гэхдээ бас яг чанартай гэдэг чинь бас өөрөө чадвартай байна л гэсэн үг дээ. Чанартай тийм чадвар байгаад байгаа байхгүй. Одоо манайхаас бол жишээлбэл лайкны бүтээгдэхүүнийг авчаад нөгөө нэг яг ийм хүмүүсүүд аяг би бол энэ хүмүүсүүдийг алддаг болов гэж бодоод байдаг байхгүй. Өөрөө нэг олон жил нөгөө гашаад бас вакс хийсэн эсвэл гоо сайхан ч юм уу те нөгөө нэг ерөнхий бол мэдлэгтэй чадвартай. Тэгвэл нөгөө нэг эн чинь брэнд хоорондын бас ялгаа салгаа гэж байгаа даа шүү дээ. Гэтэл нөгөө нэг өөрийнхөө хөвшмөл байдлаасаа буцаад одоо шинэ юм руу ингээ шилжиж орох хооронд жоох хүлээмжшүүлэхгүй юмуд байгаад байгаа байхгүй. Жишээлбэл нөгөө нэг энд бол бүтээгдэхүүний яалтчгүй сургалтыг авах бүр зайлшгүй шаардлага байдаг. Өмнөх дараах харчилгаа үнэхээр чухал. Тий, одоо нөгөө лайкаа хэрэгэлдэг хэрнээ одоо ингээд нөгөө би ч одоо 4 жил вакс хийгээд ингээд нэг хараад хийдэж штэ. Лайкаа хэрэгэлдэг хэрнээ яг нөгөө өмнөх дараах харчилгааг хийдэггүй хүмүүс бас байдаг баг. Одоо Баянгороос ч одоо хүмүүс Улаанбаатар цорил ирнэ штэ. Тэгэхээр ч одоо Улаанбаатарт лайкнаар хийдэг газраар хүн одоо нөгөө миний үйлчлүүлэгч нар үйлчлүүлэхийг хүснэ. Тэгээд ингээд нэг хийлгчээд лайкн гэсэн гэдэг ч юм уу. Тэгээд ингээд харахаар өмнөх дараах харчилгааг гүйцэтгэгээгүй ч юм уу. Нэг тиймэрхүү. Тийм байдаг. Тийм. Одоо яг тийм яг сонио штэ. Privax oil мойлыг авахгүй.
Ойл Бүр ирүүлгүй. хамгийн чухал. Тийм бүр энэ өмнөх бүр хамгийн чухал зүйлийг авахгүй. Дараах тэр нөгөө шигдэлтийн цацлах ч юм уу эсвэл тайвшруулах тоос мосыг ерөөсөө хийхгүй. За тэгэнгүүтээ ингээд юмыг нь жоохон товчилж хийх зардал хэмнэх гэдэг тийм үү тэгэж ажиглагдаад байдаг. Тэгээ бас одоо бас өөршөө бас сонин үйлдэлүүд нь юу вэ гэхэлэр чинь юу байдаг штэ. Анх нөгөө танигдахтаа Lycan брендийн бүтээгдэхүүнийг аваад тавьчихсан ч гэсэн нэг явц дундаа нэг вакс нь дотроо өөр вакс холиод байдаг. Энэ бүр ингээд бүр яалтчгүй байгаа л. Тэгээ энэ би бол одоо битгий үйлчлүүлэгч байгаа болон өөрийгөө тэгэж хураасай гэж бүр баг нэрээ байнга л гуйж стори оруулдаг да нэрээ. Тийм үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс дээр нөгөө чадвар тэгэнгүүт бүтээгдэхүүний чанар авах хэрэгтэй. Хамгийн чухал нь надад сэтгэл чухал. Одоо тэр хүн би бол одоо яг өөрийнхөө бусад газраас авахыг хүсдэг үйлчлэгийг одоо өөрөө яг ямар үйлчлэгээ яаж авахыг хүссэн тэр өөрийнхөө стандартыг үйлчлүүлэгч нартаа мэдрүүлэхийг хүсдэг. Яг одоо ариутгал халдвар хамгаалтан дээр ч гэсэндээ би бүр яг тэр стандартыг одоо бүр ингээд нэг тийм рефлекс болцсон. Ваксны мод гэл ярина штэ. Тэнгүүд би нөгөө ваксныхаа модны хоёр талыг хэрэглээ явчихдаг байхгүй. Тэгэнгүүт одоо нөгөө яа за наадах чинь л ярив та. Наад чи амар гоё кейс аахгүй. Хойлоо болохоор айж миний зүр ойлгосноор бол no double dip буюу модоо нэг дүрээд хай гэдэг техникээр явна. Тийм, ер нь бол яг тийм. Одоо би нөгөө танаас багшаасаа 4 жилийн өмнө авсан тоогоо одоо баг ингэж яагаагүй гэсэн үг. Солиогүй гэсэн үг. Авс аюу чавтай. Одоо тэгэнгүүт би одоо тэр нөгөө яг тогооны чанар гэж болно. Доторх нь миний хувьд болоод аюу чухал болчихж байгаа. Нөгөө модныхоо хоёр талыг хэрэглээд нэг хүнд одоо нөгөө талбайнаас хамаарат одоо 15-аас 20 эд ч юм уу. Тийм үү. Ваксныхаа талбайнаас хамаарат хийх талбайнаас хамаарат одоо миний мод хүртэл тийм юу байдаг. Модоо бол ерөнхийдөө тойл нэг дүр чаяад байгаа юм биш үү? Яг нэг хоёр талын хэрэглээд бичдэг гэсэн. Яг наад би бол одоо наадхан дээр чинь бол ямар үзэл бодолтой байдаг вэ гэхээр манай нөгөө нэг Lycan брэнд юм аа лидэж бид нараас санал асуулга авч байсан л та. Та нар модоо нэг дүрээд хайж гин үү? Ер нь энийг юу гэж боддөг вэ? Тэгээ no double dipping гэдэг ер нь ямар ойлголттой байдаг вэ гэдэг. Миний гаргалгаа болохоор юм. Ерөөсөө л орж ирж байгаа үйлчлүүлэгчид одоо яг хамгийн нөгөө эрсдэл бий болох магадлалтай хаана одоо тэгээ нөгөө нэг юм туурах муурах тийм эрсдэл бий болох магадлал чинь ерөөсөө л бикини ойр орчим тий яг нөнцөг хэсгийн ойр орчим байгаа даа. Тэгэхээр бид нэр яаж шийдэх боломжтой гэхээр мод бол ялангуяа би бол одоо тэгж боддог байхгүй. Манай ер нь Монголд ч бас тийм амар илбэг мод ургаад байдаг биш. Тэгээд дээрэс нь бид нэр үйлдвэрлэгч орон биш. Модоо гаднаас худалдаж авч байгаа. Нэг хүн дээр 15-20 мод гэдэг бол асар их зардлахгүй. Тэгэхээр энийг яаж шийдэж болох вэ гэхээр ийм байгаа. Бид нар жижигхэн миний тоогоо тавих хэрэгтэй. Ер нь бол ваксны стандартад бол том тоогоо бол за бүр том талбайтай таасаа сууг муу гар мар тэг хөл мөлн дээр байна уу гэхээс биш яг юм нүүр бикини орчим дээр ерөнхийдөө хэрэглэдэг юм мини жижиг тоогоонуудтай. Тэгээ энэ доторхыг ерөөсөө тогтмол шинжилэх. Тэгвэл нөгөө үш орж ирэхэд би ваксаа бэлдэж халаалаа. Тэр хүнд тэр ваксыг хийж дууслаа. Тэгээ ямар ч үлдэгдэлгүй ер нь угаасаа ваксны стандарт гэж байгаа шүү дээ. Ямар ч хаягдлгүй үлдсэн байхгүй. Тэгээ дараагийн үшиж орж тоогоо цэвэрлээ дараагийн ваксыг халаалаа. Ингэхэд энд нэг мод ашиглаж болж байгаа юм. Тэгээд дээрэс нь hot wax буюу нөгөө өөрөөрөө хулардаг ваксын даваа тал чи өөр юу юм бэ гэхээр бид нар арьсны гадаргууд дээр нөгөө цэвэрлэх үйлчлэг буюу like гэдэг skin cleanser Prevax oil явж байгаа. Нэг давхраг үүсэж байгаа. Арьс болон ваксны дунд давхраг үүсэж байгаа. За тэгэнгүүт бид нар вакса hard wax чинь төрхөнгүүд тэр арьс руу нэвчиж ордоггүй. Арьсны гүн рүү өшөө цаашаага тэр түрхлээ шууд тэр доор хатдаг. Тийм. Гэхдээ Lycan одоо бусад вакснууд өөр хохолтой. Үгүй ялгаагүй шүү дээ. Hard wax бол энэ чинь нөгөө нэг яг бүтцээсээ л өөрөөр энэ одоо орчин найрлаганд нь юу орсон байгаа, ямар одоо витаминууд орсон байгаа гэдэг л ялгаа байгаа л хүсэж hard wax ч угаасаа арьсан дээр очиод хатж байгаа бийжж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд ямар ч бүр хар ухаанаар бодсон ч гэсэн ямар ч халдвар бий болох боломжгүй. Манайх ч нөгөө анх нөгөө одоо нөхөн сэргийн эмчилгээний эмнэлэг гэж явдаг болохоор яг тэр стандартаа барь явчихдаг гэсэн үг. Тийм эмнэлгийн статустай бол бас яг хөө тийм байж болно. Гэтэ яг зүгээр яг энэ зүгээр санаа. Би бол танахыг заавал тийм байх хэрэгтэй шүү гэж бол хэлээгүй. Тийм яг хөө бариад ингээд зарчим болгоцсон явж. Тэгэнгүүт би яг зүгээр яг үзэгч нартаа нөгөө нэг энэ одоо
өнөөдөр яг дэлхийд даяар яг ийм хөвшмөл ийм буруу ойлголтыг бас яаж одоо шийдэх боломжтой байдаг вэ гэдэг талаас нь зүгээр яг уу ийм мэдээлэл өгөх. Тийм байна тий. Тэгэл нөгөө мод маань хаягдана вакс маань хаягдана. Тий. Тэгэхгүй одоо нөгөө бид нар ч вакс бол дахин ашиглахгүй байгаа шүү дээ тий. Гэтэл нөгөө нэг sugar-ын дээр нэг дахин ашиглагдаад байгаа шүү дээ тий. Ингээд ялгаатай талууд ч байгаад байгаа юм. Тэгэхээр нөгөө professional бүтээгдэхүүн за мэдээж нөгөө service үйлчилгээч юу байхад бол бүх юм нэг удаа их байна гэдэг бол яалтч хүч чухал үзүүлэлт. Тэгээ нөгөө хүмүүс намайг бас анх лазер оруулж ирээч гэж бас айгүй хүсэл тавьдаг гэсэн. Харин тийм шүү дээ. Тийм. Тэгээ миний дээр ямар ч тийм боломж байхгүй. Нөгөө номын сонсцсон гэд. Одоо нөгөө Монголд ч яг нөгөө ориг аппарат гэдэг юм юу лээ. Тэр бас айгүй чухал болчихж байгаа. Ер нь бол дандаа л хөлөх. Ер нь лазерны тал дээр яаж юм? Ер нь бол лазер хэрэг яах ойлголт байна. Ер нь бол нөгөө эрүүл мэндийн талаас бас хэцүү. Бид нар сургалт нэрэж гисэн та зааж хэлсэн тий. Нөгөө өсний уудамцрын хялгасны судалнуудыг гэмтээдэг. Тэгээ одоо тэгээ ориг хөлөх гэдэг юм бүр Монголд бол бас хэцүү шүү дээ. Ориг аппарат тий. Харин тийм ээ. Ховорхон л. Тэгээд ер нь бол дэлхийдээ ярьж бас энийг бас өөртөө ч хүлэн зөвшөөрчлөө л дөө. Яагаад гэвэл яг энэ лазер дээр суурилсан, туяан суурилсан үйлчилгээнүүд бол яг туршилтан дээр явж байгаа. Аль биесээр хүлэн зөвшөөрдөггүй энэ хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, эрүүл аюулгүй шүү гэсэн юм баталгааны нотлого байхгүй. Тэгсэндээ орж байгаа үйлчлүүлэгч нар чинь бүгдээрээ л модельүүд буюу яг дадлогын хүмүүсүүд л болчих бэ. Туршилтны хүмүүсүүд болж таарад байгаа байхгүй. Тэгээ одоо ингээл янз бүрийн нөгөө нэг дүүний дараах side effect буюу одоо кейсүүд гарч эхэлж байна шүү дээ. Жишээлбэл бүр их хүстэй болж юм. За өсгөө болсонгууд нь одоо харьс мэдрэггүй мэдрэхээ сэрлийн мэдрэмж байхаа болж байна. Одоо ингээ хорогоороо дарах ч юм уу те мэдрэмжгүй болж байна. Харьс өхмөл байдалд орж. Ер нь гэхдээ ингээл харсан лазерд орсон хүмүүсийн харьсыг харж үзсэн үү? Яг нэг юм өгцөн харьстай байгаад ш. Өнгөн нэг тийм ягаан магаан туяач байхгүй. Харлаа нэг тийм дарангууд нэг юм хатуу. Тийм тийм 90 нас нөгөө эмэгтэйчүүдийн хамгийн бас тулгамддаг асуудал шүү дээ харлалт. Одоо нөгөө суг бикини хэсгийн одоо нөгөө эмзэг хэсгийн харлалт. Тэрэн дээр бас хүмүүс айгүй их эмзэглэдэг. Эмзэглэгүй юм бэ. Яг хэцүү штай ингээд суг мөг харлсан. За тэгэл яг нэг бассейнд ордог тий. Шаардлагатай тохиолдолд ингээд спа гэдэг орох гэдэг ингүүд арьс маань ингээд ийм асуудалтай байгаа амар том асуудлууд нэг. Танах яаж ямар арга хэмжээ авч байна? Би хариулт дээр үйлчлүүлэгч нартаа лайкныхаа пинкний сайтыг л зөвлөд юм да. Ер нь бол нөгөө витамин С-ний орц найрлагатай шүү. Гэрийн нөхцөл. Тийм, гэрийн нөхцөл. Гэрийн одоо нөгөө арчилгааны хувьд пинкний сайт үнэхээр супер үр дүнтэй байдаг байхгүй юу? Хэдийн хугацаанд цааш? Ер нь бол нэг сарын хугацаанд. За, тууштай хэрэглэвэл одоо нөгөө яг пинкний сайтыг одоо нөгөө эмэгтэйчүүдийн нөгөө өрөвсөлт ч юм уу мөөгөнцрийн тэр үед хэрэглэмээргүй юм блэ. Одоо тэр чинь нөгөө ойлгомжтой шүү дээ. Эмзэгсэн маа зэрэг витамин С-ний юу орц найрлагатай юм төрхөө мэдээж үнэлцдэг шүү. Ер нь бол тэгэл өглөөрөний харчилгаанд үнэхээр сар хэрэглээд үнэхээр үр дүн мэдэгдэж. Аюу гойч үнэртэй. Яг эмэгтэйчүүдээс зөвхөн тийм тасаг үнэртэй тийм. Гой үнэр ялгарах боломжтой. Тэгээ яг ингээ үнэр гэж ярингууд ер нь яаж орж иж байгаа үйлчлүүлэгч нар маань хэр нөгөө нэг өөрсдийнхөө бас нэг юм ариун цэвэрт ингээд анхаарал тавьсан орж иж ин тийм бас байхгүй хэцүү байна уу? Хэцүү байсан. Одоо бол харцсан байна. Харцсангуу дэжгүй штэ. Тэгээ яаж нэгээд яг ерөөдөө яаж гарах уу? Орж ирж байгаа юм үйлчлүүлэгч нартаа зөвлөгөө өгчдөг. Ер нь бол ингээд нөгөө вакс хийгээл эхлэхтэй одоо тэгээд асуучдаг байхгүй. Ер нь бол одоо нөгөө бильярд сандрахдаа нөхрөө угаалгах гэж байна уу? Ер нь бол нөгөө нөхрийн ариун цэврээс эхнэрийн эрүүл мэнд шууд хамаарна тий. Тэгээд нэг эмэгтэйчүүдийн угаагчийг одоо хэрэгжилж байна уу? Хэрэгэлдэг бол одоо 7 хоногт нэг юм уу 2 удаа л хэрэглэнэ. Яг бусад үед одоо нөгөө бильярд санд орохоо өмнө ч буцсан бүлээ усаар угаах хэрэгтэй. Ер нь бол нөгөө бүр байнга угаалт хийдэг хүмүүс ч байна. Эсвэл бүр дотгошоо угаалт хийдэг ч хүмүүс. Яг зөв. Наад чи айгүй гоё сэдв байхгүй юу? Энэ нэгтгтээ нөгөө нэг би бол тэгж үздэг. Тийм зарим хүмүүс айгүй сонир хүлээж аваад байдаг тий. Нөгөө ингээ яг нөгөө үндэ гээд яг өөртөө зориулсан зөвлөгөө, хэрэгтэй зөвлөгөөг өгж явахад нөгөө өөрийг нь доош нь хийгээд байна гэж хүлээж аваад байдаг тий. Энд ерөөсөө ямар нэгэн хүн нэг үнийг доош нь хийж тий өөрөөсөө
эвгүй одоо байдалд оруулах гэж тэгэж муухагаар хэлсэн ерөөсөө биш. Тэгээ энэ гоё яг мэрэгжлийн хүний зөвлөгөөг бол би бол өстой яг сонсож жогоод сахих юмыг нь сахаад хэрэгжүүлэх юмыг хэрэгжүүлж хөвсөшөө гэж хүсдэг байхгүй. Тэгээд ингээл яг ингээл орж ирэл ийм байх шүү, тийм байх шүү гэд хэлэхээр айгүй дургу хүлээж авдаг хүмүүсэд айгүй байна. Гэхдээ ер нь бол яаж ч утсан хамгийн цэвэрхэн нандин гэсэн хамгийн цэвэрхэн баах нандин гэсэн шүү дээ. Уугаад тийм шүү. Одоо тэгээ бас одоо хоёлаа яг энийг ингээд ярингууд юу байл та. Зарим хүмүүсүүд чинь нөгөө нэг яг имзэг хэсгээ самдаж угаадгүй гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр хоёлаа яг ямар юутай вэ? Байр суурин дээр байдгийг. Ер нь бол нөгөө яг зориултын эмэгтэйчүүдийн савнг бол хэрэглэх ёстой л гэж боддог. Тэгэхгүй одоо нөгөө усанд орохдоо ч юм уу зүгээр нэг усаар угаах ч юм уу. Эсвэл нэг таарлцсан савн шампунаар угаахаар мэдээж одоо нөгөө өтрийн pH орчин баланс нь алдагдана гэл. Тэгэнгүүт яг зориултын эмэгтэйчүүдийн савнг хэрэглэх ёстой. Вакс хийлгэж байгаа хүмүүсүүдээс чинь нөгөө нэг ваксны дараа самдаж угаад хүчтэй гуйжуулдаг хүчтэй гэсэн хүмүүсүүд ирдэг. Ерэн тийм хүмүүс ирнэ. Яг их байгаа сте тий. Тэгэнгүүт одоо өөрөөхөө хэрэглэж байгаа эмэгтэйчүүдийн савнг ч гэсэн хүчтэй хэрэглүүлж гэсэн юм. Тий шүү дээ. Ер нь бол ихэнх эмэгтэйчүүд хэрэглүүлдэг. Тэгээ нөхрөний угаар угаадаг гэхээр тэгэл савн шампунь баг ингээд угаачдаг. Уушлаарай одоо эмэгтэй тий одоо бит орж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж ингээд нөгөө эмэгтэйчүүдийн одоо ч хөгжөөд эрэгтэйчүүдийн зориултын савн ч гэсэн гарсан байгаа шүү. Харин тийм. Тэгээ нөгөө хамгийн чухал нь нөгөө нөхрийн ариун цэврээс эхнэрийн эрүүл мэнд хамаардаг шүү гэдгийг л маш сайн ойлгож байна. Яг тэгээ нөгөө ариун цэвэр дээр харлалт дээр бас нөгөө өдөр тутмын байнгын хэрэглээ бас нөгөө харлах шалтгаан болгочдөг. Тэ тэр чи одоо жишээ нь юу? Одоо жишээлбэл одоо байнга өдөр тутам хэрэглэдэг хүмүүс юм шүү дээ. Тэр чинь ингээд нөгөө энэ орчин чинь бас амьсгалах хэвээр тий. Тэгэнгүүт ингээд өдөр тутам хэрэглээл агаар нь хэвтрүүлэхгүй чийгтэй яваад ахаар зүгээр харлах энгийн шалтгаан болгож байна. Яг үнэ. Тийм. Өмсдөг хувцас маань бариу вэ? Тийм. Одоо нөгөө бас бенз тэр торон хувцас тэр чинь бас нэгдэг. Спешиал үед тий яг үнэ. Бусад үед бол зүгээр л даун тийм бидэхтэйхэн тийм тарсан цөрөөнөлөөгүй яг тийм юм хэрэглэх хэрэгтэй. Ер нь эмэгтэйчүүдтэй ер нь байнга зөвлөө явуулдаг дөө. Одоо манай дээр ордог хүмүүсүүдээс ингэж ирдэг хүмүүсээ их байдаг хгүй. Манай эмэгтэйчүүдийн эмч намайг ерөөсөө битээ нөгөө доод хэсгээ савнгаар угаагаарай гэсэн. Савнгаар угаахаар нөгөө нэг ашигтай бактери устцдаг. Тэгээ би ерөөсөө савндаж угаадаг шүү дээ. Тэгээд яг үндэ бас шууд шулуух хэлэхэд айгүй эвгүй өнөр өнөртдөг. Хүс өнөртнө. Тэгээд ингээд тэгээ мэдээж нөгөө самдаж угаахгүй байгаа чинь тэр хавь чинь өнөр сайрсан, цагаарсан, өтгөрсөн янз бүрийн юм ингээд арсан дээр нь наалтцсан. Тэгээд ингээд нөгөө нэг буруу ойлголттой явж байгаа айгүй олон эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр тэр хэсэг чинь хараа ашигтай бактери бол яг өтрийн дотор тий яг нөгөө бүр далд байгаа хэсэг. Гадаргуу хэсэг дээр чинь бол ямар ч ашигтай бактери байхгүй. Бид нэр өдөр тутамдаа бийцж гэн хөнгөн хүн дээр бийцж гэн. За мэдээж нөгөө өтрэнээс бас шингэн ялгарч гарч ирж байгаа бэл яар занд орж байгаа хөлдөрж байгаа гэл тий. Ингээл янз бүрийн арьсны гадаргуу бохирдох шалтгаанууд байгаад хахад тэрийг савндаж угаахгүй байх юм бол бүр нөгөө асуудал үүсэх магадлал өндөр. Тийм. За вакс хийлгэсэн тохиолдолд бол за яг нөгөө нэг удаа савндаж угаагаад ч юм уу нэг цэвэрлэгдсэн тий бас тий ингээд угаагаад явхад бас хэвчгүй. Вакс хийлгэхгүй тохиолдолд бас хэцүү шттэ. Савндаж угаахгүй. Ядаж 7 хоногт нэг удаа угаагаад тий угаах ёстой. Гуйжуулах ёстой. Тийм. Одоо хүн зүгээр ингээд нөгөө гадаад гоо сайхандаа өдөрт өглөөрөө арчилдаг шиг бас дотоод гоо сайхандаа бас анхаардаг хэрэгтэй. Одоо тэгээд хэцүү шттэ. Угаахгүй гээл одоо тэр чи одоо бас хосуудын хайр хийдэг гэсэн шүү дээ. Харин тийм. Тэгэхээр ч одоо нөхөртөө хүн чинь гоё яахыг хүснэ. Тэгээд би бол одоо нэг шулуухан хэлжтэй шүү дээ. Хоёлаа ийм байна. Бактери юм байдаг шүү. Тэгээд яг ямар юмч тийм буруу зөвлөгөө өгöd байгаа би бас өөрөө ойлгох. Тэгээ ер нь бол яг ууг нь бол угааж болохгүй шүү гэдэг өдрийн дотор байнга угаадаг тийм угаадаг хүмүүс бас байдаг байхгүй. Бүр өдөр болгон савндаж угаагаад хэрчэн бүр үнэхээр өдрийн орчинг алдагдуулна шүү дээ. Эсвэл бүр ингээд нөгөө дотор угаалга хийгээд явчихдаг. Гадаргуу хэсгээр бол гайгүй. Тэгээ хараа бас юм. Юун тулд нөгөө intimate гэдэг нөгөө бүтээгдэхүүний урталт чи одоо энд бол одоо жишээлбэл ингээд intimate wash гэж бичээд байгаа байхгүй. Ингээ бүр бүхэл үтэ ингээ бүр тайлбартай. Тэгэнгүүт хараа нөгөө эмзэг хэсэгт хэрэглэх юмны чи орц найрлага. Тэгээд нөгөө нэг тэр ширхэг
хүчтэй одоо зөөлөн гэдгээс шалтгаалаад янз бүр байхад чинь манайхан яг энэ бие нөгөө нэг энэ зузаан арьстайгаа ажилтны төвшин гэж ойлгоод хэрэглэх гээд байдаг. Нөгөө нүүрний савн мавн чинь доороо цэвэрлэж явж гин гээл ингэж байгаа харагдана. Эсвэл одоо body scrub буюу энэ чинь body scrub гэдээ бүр ингээд цаанаасаа бичээтэй байхад чинь эмзэг хэсэг буюу сууг нөгөө одоо бикини хэсэг дээрээ хэрэглэх иймэрхүүд ингээд нөгөө арьсаа улам л нөгөө түлээд хадлуулаад тэгээ үс нь нөгөө арьсан доогоороо шигдэж угаад байдаг юм процесс явагдаад байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүнээ аюу байхдаа intimate гэдэг яг бүр тэгээ интим хэсгийн бүр ингэж тайлбарыг нь аюусаа унших хэрэгтэй. Тийм. Тэгээд өөрсдөө хэрэглэж байгаа бас нөхөртөө өгч хэрэглүүлээд тий. Тэр нь бол эмэгтэйчүүдийн савн байнг хэрэглэх хэрэгтэй. Одоо бас яг нэг үе бодоод би бол тэгж бодоод байгаа нөгөө их одоо орчин сүүлийн үеийг бодоход бол нөгөө дандаа л энэ фэшиалийн бүтээгдэхүүнүүд тэгээ нүүрний гоо сайхан илүү төлхөө хүмүүс айгүйх юу байдаг бол одоо мэдлэг бас хангалттай бас өөрөө авцгааз. Одоо харин нөгөө биеийн арьс арчилгаа, даалд эсгийн арьс арчилгаа гэдэг юм руу энэ мэдээлэл рүү айгүй сайн гоё шумбаж орж ирэхгүй бол ялангуяа нөгөө нэг одоо үйлчилгээ тэг янз бүр юмнууд амар гоё хөгжингөө явж байгаа шүү дээ. Энээс хоцордож юусоо болохгүй. Тэгээд дээрэс нь энэ хэсгийн гоо сайхныг бол бүрстэй яг хийж хөвших хэрэгтэй. Нөгөө одоо нөгөө дөрөв чи тэгж яриадсэн шүү дээ. Даалт хэсгийн гоо сайхан ч нөгөө эмэгтэй хүнийг бас тодорхойлгоо гэдээ яриадсэн шүү дээ, тий. Яг нэггүй царай зүс хүртэл өнгө ороод байгаа юм шиг, тий. Нэг тийм санаа. Ер нь бол нөгөө дотоод гоо сайхан чинь шууд одоо нүүр царайтай холбоотой шүү дээ. Одоо нөгөө кегел тасгал одоо байнга хийж гин гэдэг чинь бид нар дотроосоо чигийн ялгаруулж байна. Тэгээд тэгэхээр одоо бид нар дотроосоо шингийн ялгаруулж байна. Дотроосоо хураашаад хахад гаднаасаа мянга бид нар чиг өгөөд бас харьцангуй үр дүн бага л гэж яг үнэ. Ээжүүд маань, эмэгтэйчүүд маань за тэгээд одоо өсвөр насны охтуудад айгүй гоё бас боловсролыг одоо гоо сайхны боловсролыг бас өргүүлж авах хэрэгтэй. Гэхдээ бас нэг үе бодох юм бол юм айгүй гоё болцсон байна. Уншаад мэдээ судлах боломжтой. Тий. Одоо нөгөө нэг за өсвөр насны хүүхдүүд гээд ярихаар одоо нөгөө нэг гуйжуулдаг тос. Тэрийг бүр айгүй хэрэгжилж байна. Тийм ээ. Одоо нөгөө хүүхэд гэлтгүү томчууд нь бас. Гүй тэр бас гоё юм гарцсан байна. Тэр нөгөө нэг ийм металл мөнгөн тэр ч хулаа юм гэсэн. Тэр угаасаа хуу яаж ямар ч логикоор бодсон тэр яагаад ч тэр үсийг тэгж амар макстай харьцуулах төвшөнд тайлбарлаж болохгүй байхгүй. Тий нөгөө кегел боолтой рекламддагтай л адилхан байхгүй. Бараг нөгөө кегел боол хэрэглээл тий. Булчин чангарна гэдэг шиг л бараг тэрийг хэрэглээл өсгөө болчихно гэсэн юм байна. Крем буюу гуйжуулагч гэдэг маань тосон арсны гадаргуу дээр түрхэд нөгөө үсийг маань түлж унгааж байгаа. Тэгээд түлж унгаахтаа арсны гадаргуу бас гэмтээдэг. За ер нь бол тэгээд түлэгдсэн арстай хүмүүсүүд амар хорч өнөрөн ч гэсэндээ нэг өсчөнд ороод нэг хим хэлэхээр нэг хим хэлгэж байгаа хүмүүсийн адилхан амар химийн өнөр өмөртдөг яг тийм өнөр. Тэгэнгүүт тэрийг эмэгтэйчүүд хэрэглэчээд харлалт үүсгэж байна. Бүр үсийн айгүй өтгөн шигүү болгож байна. Бүр айгүй их сөргөнүүлээд байгаа байхгүй. Нөгөө хялбар хямд аргаар л гоё болчих юутай зоригтой. Тэгээд үүнээсээ болоод алдаад байгаа эмэгтэйчүүд зөндөө байна. Тийм шүү дээ. Яг хямдхан байна гэдгийг амар сайн судлах хэрэгтэй. Тэгээ нэг хямд зардал гаргах гэж байгаа дахиад даблцсан буюу өшөө нэмэлт ингээд өөртөө асуудлыг эсвэл одоо давхар зарлуудыг гаргах магадлал маш өндөр байна. Бас тэгээд эрүүл мэнд шүү дээ хамгийн чухал нь. Би вакцин дээр бас тэгдэж бодохгүй. Одоо гадар бол 15 мянга 20 мянга гэл тээ. Тийм. Бүр нүд бүлтэрмээр амар хямдхан үнэтэй бүтэн би хийн гээд. Тийм. Танах яагаад юм үнэтэй ингэдэг вэ? Тийм. Үн дагаад мэдээж чанар. Ерөөсөө л олон дахин л төлөхгүй л гэсэн үг. Хямдхан байхын юу ч за магадгүй нөгөө өмнөх харьсаа бэлддэггүй байдаг ч юм уу. Эсвэл цаас тавьж авдаг ч юм уу те. Ер нь бол цаас тавьж авдаг газар ч одоо аюу ховор болчлоо шүү дээ. За тэгээд нөө дараах арчилгаа хийдэггүй ч юм уу те. Ингээл нэг үйлчлэгээ бараг 3 минутанд ингээл болол гараад явуулчихдаг юм шиг. Тэгээ нөгөө хүн маань арьс нь вакстагаа үлддэг те. Тэгэл түүнээсээ арьс нь батах, тууралт, үсэн арьсан доороо шигдэж урах янз бүрийн асуудлууд үүсэх шалтгаан болж байгаа. За тэгээ мэдээж нөгөө нэг орчин ямар орчинд яаж вакс хийж байгааг мэддэггүй те. Тий, одоо вакс би одоо бикини вакс энтер ч гэсэн тий. Зүгээр нэг яваад таарсан газартаа орчдөг юм бас биш байхгүй юу? Биш шүү дээ. Тий. Одоо нөгөө орчин стандарт тий эрүүл ахуй талч юм бас айгүй. Юу хэрэгжилж яаж нээж гэдэг амар сайн юу яахгүй болохгүй. Тийм. Гэхдээ нөгөө лайкон гэд тэрийг бас нөгөө ингэж тайлбарж ярих хэрэгтэй юм шиг байна. Одоо жишээл нөгөө зарим мэдгүй хүмүүс шүү дээ. Лайкын хэрэгэлдэг гэл тэгэхээр мэдгүй. Тэгэхээр энийгээ бид нэр ийм
бүтээгдэхүүн тэргээ бас нөгөө айгуу тайлбарлаж. Харин тийм ээ. Одоо орж ирж байгаа үйлчлүүлэгч чинь нэг юм шиг байна. 20-оос 30 минут л манай дээр яг орж ирээл гараа явж байгаа шүү дээ. Ер нь яг вакцины үйлчлэгээ бол айгүй хурдтайгаар хийгддэг болсон. Тэгэхээр яг тэрхээ хэдхэн минутыг амар гоо чанартай өнгөрөх хэрэгтэй. Тэ. Өгөх зөвлөгөөг нөгөөд би одоо бас бараг нэг 10 хэдэн жилийн өмнө 15 6 жилийн өмнө ч юм уу ингээл утас аюух дуурдаг. Тэгэл манай нөхөр намайг би ингээл яг л нэг маяг ингээл татаал ярьсан. Тэгээ би бүр сүултээ нэг заалт бүр яг ажлын цаг дууссан залхдаг байхгүй. Йоо ямар их масууд юм бэ? Бүр юу ачлаа гэдэг. Чи над үнтэй ямар сони юу арцчихваа гэдэгхгүй. Тэгсэн чи яасан гээл тэгсэн чи. Чи нөгөө тэгээ залгсан болгон чинь яг чам шиг мэддэгтэй. Тэгээ чам шиг ингээд бүх ингээд онлайн мэдлэг вакцины талаар юм ухагдсан бол байхгүй. Тэгэхээр залхахгүйгээр энэ хүн чинь өнөөдөр чамаас сонсоод магадгүй ингээд чамайг сонгох шалтгаан болох ч юм билүү. Тэгэхээр тэрэнд нь нөлөөлөх хүртэл ерөөсөө битгий залхаа. Бизнес ингэж л явдаг. Чи яг би одоо ингээд нуршиж яриад байгаа чинь баг тэрнтэй холбоотой байдаг ч үгүй магадгүй. Хүн болгон яг ижилхэн нөгөө нэг хүртэхүүтэй биш байдаг байхгүй. Жишээлбэл нэг хүнд хилэнгүүд шууд аюу гой ойлгоод бүр нөгөөх нь бүр ингэж нугалж ойлгоод те өшөө дотроо гоё юм үлгэрлэж бодож сэтгэж мэтгэж ингэж хүлээж авдаг хүн байдаг ч нөгөө хүнд 2 3 давтаад ахад ойлгодоггүй бүр ингэж аюу удаан ойлгодог тийм хүмүүсүүд бас байгаа. Тэгэхээр бүр залхахгүйгээр те яг шатараалтаа энэ ингэдэг шүү гэдэг хүүхдэд юм зааж өгж байгаа юм шиг ингэж тайлбарлах тэрнээс залхахгүй л ах хэрэгтэй юм бэл. Тийм. Биер нь залхах юм уу? Тэр нь бол хэл байн хэлээл ажлаа дуртай л гэсэн. Ажлаа дуртай. Энэ одоо хүнд гоё аз жаргал бэлгэлэл гаргаж байгаа юм. Тэгээ би вакс ичээд үчиг сайхан өнгөрүүлрээ гэж хэлдэг шүү дээ. Нэг тийм хэлэхгүй болохоор нэг тийм дотоо юм шиг мэдрэмжтэй төрдөг болцлоо лээ. Гоё штэ. Гоё зарим энийг л баярлаа гэл. Тэгээ хүний гоёор баярлуулах гоё тийм гараа явхад тэр өдрийг нь гоё ярилцуулахар тийм гоё үгээр гоё сэнгэлэх хэрэгтэй. Гоё байдаг аим. Вакс үлдэж байгаа хүндээ ч аим гоё байдаг шүү дээ. Үчиг сайхан өнгөрүүлрээ гэл. Зөв. Уусаа бас нэг том юу штэ. Үчиг өнгөрүүлэх бас нэг шалтгаан шүү дээ. Яг зөв. Тийм. Тэгээ одоо ч нэг баг төрсөн өдөр мөдрөөр нөхрийнхөө төрсөн өдрөөр вакс хийдэг хүмүүс хүртэл биш. Өөрийнхөө төрсөн өдрөөр тийм шүү дээ. Энэ ч бас тийм үү, ер нь бас сэтгэл шүү дээ, тийм. Тэгээ нэг байгаа дандаа л өдөр байдагаараа биш. Тэр хүнд өөрийгөө гоё харагдуулмаар байна. Тэр уур амьсгал гоё болно. Тэр хоёрын гоё уур амьсгалаас хүүхдүүд аз жаргалтай байна гэл те. Их сонин юмнаас. Тийм. Одоо нөгөө 3 вакс илгэх нөгөө сегментүүд байна шүү дээ. Бүр ингээд тултал өөрийгөө мэдэрсэн ингээд тогтмол одоо ингээд нөгөө ваксанд ороод явдаг хүүхдүүд байна. Эсвэл нэг яг зориулж нөгөө хоёр биендээ хостоо өөртөө нөхөртөө зориулж биш. Одоо нэг янз бүрийн одоо нөгөө арга хэмжээ ч юм уу тий нөгөө 100 мөн болохоор ч юм уу нэг янз бүрийн үйл ажиллагаанд орохоор сувг муугаа авдаг ч юм уу. Яг тийм хэсгүүд байна. Эсвэл нэг ямар юм бол гэдэг нөгөө мэдхгүй сонирхож орж ирж байгаа гэсэн болоо гэдэг. Тэгээ одоо тэгэд энэ дээр дөрөвдөг нь болохоор бүр хэрэгцээ гарцсан. Хэрэгцээ нь юу вэ гэхээр мессежл бор арс гоо заслын үйлчилгээнүүд чинь ерөөсөө үс авсны дараа хийгддэг болсон. Тийм. Жирэмсний вакс бас яг төрхийн өмнө. Заавал бэлдэж ирээрэй гэдэг. Тэр нь нөгөө амралтаа төрүүлж байгаа эмчид төрсний дараа нөгөө шавхаргын дээр гарахад өөрт нь бас айгуу тухтай цэвэрхэн штэ. Одоо харин нэг жоохон өөрийнхөө гоё ирээдүйн чиг хандлагыг ер нь юу гэж харж байна? Ирээдүйд одоо урнагийн бизнес үйл ажиллагаа өшөө яаж гоё өргөжин ийм нэг ингэж төлөвлөж байгаа доо тийм зүйлүүдийг гээд ингээд өшөө олон хүмүүсүүдэд бас миний хийж байгаа юмыг гоё ингээд дагаад намайг дагаад гээд те ингүүл одоо нөгөө байдаг юм байна гэж дотоод гадаад гоо сайхныг эрүүлэр гээд одоо нөгөө зарчим энэ зарчмаа барай явж байгаа. Тэгэхээр мэдээж энэ зарчмаасаа мэдээж хазаахгүй. Тэгээд зөндөө олон бүсгүүчүүдэд хүрэхээр ер нь төлөвлөж байгаа тэтгээрийн ойрын 5 жилдээ бол тохно ярцсан Баянгар аймгийнхаа бүсгүүчүүдэд одоо гоё үйлчлэгийг мэдрүүлэхийн тулд тэгэл хичээнэ. Одоо юу тоо судалгаа гаргаж үзсэн үү? Хэдэн эмэгтэйг баярлуулсан юм шиг байна. Тийм судалгаа гарсан уу? Яг бүр нарийн гаргаагүй. Гэхдээ одоо манайхыг мэдтгүү хүмүүс ч бас одоо байдаг. Баянгарт уу? Тийм.
Танах ер нь гэхдээ баян онгортой яаж маркетинг зар сурчлагаа яаж явуулж байна? Харин одоо л Сошиалар төрхөө нөө. одоо ер нь сошиал руугаа жоохон анхаарч байна. Өдрөн жоохон сошиалд итгэхгүй. Ерөөхдөө л нөгөө ирдэг хүмүүс маань ам дамжиж ирдэг. Тим зарчмаар явагдсан. Одоо л жоохон сошиал руугаа итгэвтэй орох чиг хандлага руу орж байна доо. Ер нь тэгээд нөгөө яг баян онгороос ирдэг хүмүүсүүд байна. Гэхдээ өөртөө ойрхон байгаа газрыг бас мэдгүй судлаагүй таниагүй явж ирсэн хүмүүсүүд байгаа бол тийм манай одоо цөөн хэдэн ер нь бол хөдөө орнуудаас бас манай яг ингээд яг лайкник ингээд салбарлаад ингээд гоё авч явж байгаа хүмүүсүүд баа тийм бас олон бас байхгүй шүү. Дээж нөгөө эрдэнэ дархан гээл те томоохоо хотууд бол байгаа. Баян онгор, баян үлгий, баян онгор бол бүр бараг анх юунуудын нэг байгаа. Одоо сүйдээ сүүлд бол одоо яг уу баян үлгий орж ирсэн. Тэгэл орчихсон юм. Ховд дөнгөж сая орж ирлээ шүү дээ. Дөнгөж сая л орж. Одоо бас яг шууд ингээд за одоо ховдын тэн дээр очичаарэ гэдэг тэгэхээр одоохон дайраа бол дөнгөж сургалтнаа орж ирсэн. Тийм ингээд одоо эхэлж байгаа бизнес нэг эмхтэй байгаа. Одоо энд бол би яг бүр баттай хэлэхэд бол бүр бүрэн боломжтой болцсон. Яалтчгүй ингээд өөрийгөө батлаад нотолцсон ийм хүн байгаад байгаа болохоор баян онгорт бол манай шав байна. Урнаа дээр мань очиж байгаарай. Урнаа маань гоё сая удаагүй гоё салбараа бол өстой гоё өргөжүүлээд өөрийнхөө одоо юуг ертөнцийг бий болгосон байгаа. Тэгээд тэргээр ороод гараарай. Өөрийгөө бас хайрлах хэрэгтэй, баярлуулж байх хэрэгтэй. Тэгээ нэг тийм гоё ертөнцөөр ороод гарах хүрт бас хүний энерги бас нэг өөр төвчөнд очиж шүү. Тийм ер нь эмэгтэйчүүд өөрийгөө хайрлахад л цаг гаргах л хэрэгтэй. Надад бас сая хэлээ. Подкастны маань өмнө хэлээд байж тээ. Амраач ээ гэдэг. Харин тийш амарчаа явж байгаа. Тийм ээ. Яг энэ олон ажлын хажуугаар бас амарч гэр бүлийнхээ цаг зохицуулна гэдэг чинь бол амаргүй л байна л да. Тэгээ ер нь альва юмны амжилт зарим одоо би сая сүүлд нэг юу уншсан юм аа. Манай нэг үйлчлүүлэгч охин хөөрхөн пост хийчих. Тэгээд одоо нөгөө жоохон бахта аав ээж нь ингээл ажил гээл яваад идэг байсны одоо яг мөн ухахтхуны одоо л ойлгож байна. Нэрэлтэй зарим зүйлд юм хаягдчихэж эсвэл тэ нэг завсар гарч ээж яалтчгүй нөгөө нэг аав ээжүүдийн маань амжилтын бас юу гардаг байсан юм. Тэрийг бас одоо өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй байдалд бид нар бас хүрсэн байна гэдэг. Тэгэхээр би одоо гоо сайхан ч яг тийм байхгүй. Өглөөс орой хүртэл ажиллаж штэ тий амар ажиллаж бүр шаргуу ажилладаг штэ тий. Тэгээ тэр цаг хугацааг нь бас манай үйлчлүүлэгч нар аягүй гоё үнэлж байгаарэ. Цагаасаа бити хоцорж байгаарэ гэж хүсэж чинь цаг баримтлах ч юм бүр аягүй чухал штэ. Нэг хүн нэг 10-20 минут хоцроод ирэхэд тэгэл ер нь бол дараагийн хүмүүс хүлээгдэх шүү. Ядаж хоцорлоо гэдгийг л хэлчмээр үү тий. Харин. Тэгэхээр тэр чинь л өөрөө аягүй гоё би уурлахгүй штэ. Уцтай би хоцорч шүү ингээрэ тэгвэл ядаж нэг жоохон хөвтөд амардаг ч юм уу тий. Эсвэл өөр юм хийж амжилтдаг ч юм уу. Эсвэл өөр хүн авах ч юм уу. Ийм боломжуудыг ингээд яг зарим нэг хүмүүсүүд хаачаад байдаг. Ерөөсөө эвгүй байдалд ордоггүй шүү. Зүгээр өмнө бодтой хэлээд тийм үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүсийн л зарчим гэх юм нөгөө цаг барих бидний нэг стандарт дээр шаардлага тавиад байдагаас биш. Одоо нөгөө өөрсдөө байгаа хүмүүс бас өөрийнхөө цагийг ч тийм хүндлээд бусдыг ч бас хүндэлдэг байх хэрэгтэй. Яг зөв. Одоо этикэл ярих юм бол бас зөндөл юм байна л да. Би тэгтээ бас хэлий гэж боддгийм аа. Зөвхөн гоо сайхаж ирсэн заавал нөгөө нэг тийм ёс зүйтэй ажиллах ёстой биш байхгүй юу? Орж иж үйлчлүүлэгч маань хүртэл ёс зүйтэй л шүү дээ. Тэгээ ядчил нөгөө нэг эн чинь бүтэн төрчөнгөө хүн авцсан хүн чинь мэдээж жоохон ядарсан тийм дүр төрх гаргаж болно шүү дээ. Өдрөг бол үүсэхгүй. Тэгэхэд орж ирэл мэдлсэнгүү, чи тэгсэнгүү гэл амар шаардлага. Улаан зам хөөх юмс өдөржингөө ажиллах хөөс мөсөн гарцсан, өөс мөсөн ардаа зэгтээсээ амт өөдөөс нь өөрийг нь авах гээд угтаа завчж байхад тий тэр хүн гаднаас орж ирсэн бухимдалтайгаар ингэж харьцдаг тийм тохиолдол аяг байдаг. Тэгэл хоцорж орж ирсэн мөртлөө би орох ёстой шүү гэд ингээд тийм муурладаг үйлчлүүлэгч нар бас байдаг. Тэгэхээр тэрийг бас хаана бой аягүй гоё зохицуулж юу авах хэрэгтэй. Тэгээд гоо сайхан ч нэрээ бас аягүй гоё ойлгож байгаараа яг ингээл бас л манай монголчууд ч тултал гоё үйлчлэгээ үзүүлдэг. Халтуурдаж малтуурддаг биш шүү дээ. Амар гоё тэр хэсгээ минутыг бол чанартай өнгөрөөдөг гэж би бодож байна. Сэтгэлтэй хүмүүс бас тустай байгаа л да.
тийм ээ. Тий. Хүн болгоом биш. Хүн болгоом биш. Тий. Бас Тийм. гоё шүү. Айгүй гоё болж байгаа, өөрчлөгдөж байгаа. Тэгээ түр хоёул чинь түрүү одоо нэг ярианыхын төгсгөлийг л хийх гээл байна л да гоё. Ирээдүйд чиглэсэн тийм байгаасаа гэж хүсэж байна. Гоо сайхны салбар ийм болоосаа би нэг ингэнэ гэл ингээл гоё. Тэг яг нөгөө эрүүл чиг хандлага маш чухал болчихж байгаа байхгүй. Одоо дотоод гадаад гоо сайхан дээр тий. Богино хугацаанд одоо үр дүн хүсээд байдаг. Өө яа. Тий. Тэр нь ч одоо нөгөө Наад ч өстой чухал. эрүүл арга гэдэг чинь эргээд одоо богино хугацаанд одоо янз бүрийн эмс ажилбар ч юм уу тий хийлгэлээ гэхэд эргээд гарах сүргүүр давар нь юу юм гэдгийг ерөөсөө судалдаггүй. Тийм богино хугацаанд л гоё болж байвал тэр ирээдүй хамаагүй юм шиг. Тэгэнгүүт одоо ч бас нэг цаг үе бодоход бас хүмүүс айгаа эрүүл чиг хандлага тий өөртөө анхаардаг болсон цаг үе ирсэн биз тий. Тэгээд бас сонголт ариун байна. Тэгээд сонголт мэрэгэн байг. Тийм ээ тий. Альва нөгөө нэг өөр дээрээ арьсан дээрээ хэрэглэх тэгээ тэгээ өөрийнх нь одоо эрүүл мэндэд холбогдох юм чухал зүйлүүдийг бол хямд хөсөрч юм уу эсвэл бол амархан хялбархан гэсэн зүйлээс татгалзах хэрэгтэй. Эргээгээд эн чинь бид нар бас олон жил одоо авч явах арьс маань байна. Тэгээ жоох юмнаас болоод гэмтэж чимээргүй байгаа. Айгуу чухал энэ сонголтыг хийх бол зөв. Бид нар одоо нөгөө идэж удахтаа анхаардаг шиг одоо баг нүүрэндээ арьсандаа төрж байгаа юм болгондоо хяналт зөвөр хяналт тавихгүй бол бас хэцүү цаг үе шүү дээ. Сайн гэсэн болгон хямдхан болгон сайн биш те. Яг үнэ. Би өшөөж зөндөө юм асуумаар л байна. Тэ нөгөө одоо хоёулаа түрүү подкастныхаа өмнө ярьжсэн шүү дээ. Тэр ваксны өмнө нэг шрамикийг хэрэглээд үзээч. Ваксныхаа дараагаас хэрэглээд үзээч гэх. Уу яг зүгээр яг би альва үйлчилгээ гоё эвдэж тэгээ доозыг тааруул юм тунгийн тааруул гэж байгаа шүү дээ. Хэтрүүлэггүйгээр ингүүл ямар үр дагавар гардыг байна гэдгийг бас би чамайг хийгээсэй гэж аяг хүсэж байгаа. Ягаад гэвэл одоо манай Lycan, Stimax, Elibana энэ гурван брендийн маань одоо үйлчилгээнд дээр хэрэгжилж байгаа. Айгүй олон шавнар байгаа ч энэ шрамикийг бас хэрэгжилж байгаа нь цөөн байна. Магадгүй өнтэй ортлоор сонголт биш байж магадгүй эсвэл айдаг ирсдэг ч юм уу те. Эсвэл өөр юмд ингэж юу байсан байж магадгүй. Тэгэхээр чамд бол боломж байгаа дээ. Би чамайг энэ гоё үйлчилгээг хооронд нь хоршуулад тэгээ ямар үр дагавар гардыг байна гэдгийг гоё өөрийнхөө гоё сэтгэлээр тэгээ тэр мэдрэмжээр гаргаж ирээд олон хүмүүст бас ийм зүйл байдгийн байх шүү гэдэг ийм гоё кейсийг гаргаж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд ирээдүйд бол би юу харж байгаа вэ гэхээр урнаа бол айгүй амжилттай явах эмэгтэйчүүдийн нэг байгаа. Баян онгорыг угаасаа базна. Тэ олон хүмүүсүүдийг дагуулж байгаа. Яагаад гэвэл баян онгорын маань урнааг ингэж дагаж дуурайдаг тэ. Тэгээд ингэж бусдад нөлөөлж чадж байгаа надад бас айгүй гой санагддаг. Тэгэхээр энд бол юу харагдаад байна вэ гэхээр ирээдүйд бол урнаа томхон тодорхой. Тэ. Тэгээд баярлалаа. Энэ гол нь эхлүүлсэн юмнасаа битгий хазаагаарай. Өшөө гой амжилтыг тэ бүтээгээд төр байд. Өөрийнхөө одоо үүх түүхийг тэ өшөө гой бичээд ингээд юунд ч шантарахгүйгээр гоё амжилттай аваарай гэж хүсье. Тэгээд мэдээж нөгөө түрүүний надад өгсөн зөвлөгөө би хүлээж авна. Тэгээд чиний гэсэн бас эрүүл мэндтэй гоё цаг зав гаргаад амарч шүү. Тэ гоё туслахуудтай олон ажилтнтай тэ өнөр өтгөн айл болох болтугай гэж өрөөнөө. Баярлалаа. За подкастнда урьсан багштаа маш их баярлалаа. Цаг гаргаад оролцож байгаадаа бас баяртай байна. Цаг гаргаад оролцсон гэдэг чинь өөр амар чухал зүйл. Ягаад гэвэл баян онгороос их холоос зорж ирж байгаа. Дандаа би 1-2 цаг яваад ирэх газар биш. Ингэж хол замыг туулж яваад одоо буцаад явна гэдэг бол бас амаргүй. Маш их баярлалаа. Тэгээд гоё чин сэтгэлээсээ ярилцлага өрнүүлж ингээ тэ олон хүмүүсүүдэд би гоё мэдээлэл өгсөн байх гэдэг итгэлтэй. Баярлалаа. За ингээд дараагийнхаа дугаараар утгагүй уулзцгаая. Баяртай.